Энэ бол Баянзүрх дүүргийн 268 дугаар цэцэрлэг. Тус цэцэрлэг нь багш эцэг эхчүүдийн оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, хүүхэд хамгаалахад ихээхэн анхаарал хандуулан ажилладаг байна. 2019 онд Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг анх нээгдэж байсан бол өдгөө тус цэцэрлэг нь 2 салбар өргөтгөлөө нэмж байгуулан нийт 72 багш ажилчидтай болж 700 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байна. За манай цэцэрлэг нь 2019 он 50 хүүхдийн хүчин чадалтайгаар нийт 17 багш ажилтнтайгаар анх удаа байгуулагдсан. Тэгээ 2020 онд үд хаалганыг хүүхдээ хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж эхэлж ажилласан. 2022 оны 8 сард боловсрол шинжлэх ухааны яамны сайдын санаачлагаар хүүхд болгоныг цоочтой хаалганы цаана үлдээхгүй тулд зорилгоор хүүхд болгоныг цэцэрлэгт хамруулахаар болсон. Тэгээд сайдын А298 дахь тушаалын хүрээнд цэцэрлэгийн байрыг түрээслэж хүүхд болгоныг цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар ажиллаж эхэлсэн. Нарт хотхон буюу 6 талт компани бүтээн байгуулсан барилгад 200 хүүхдийг хүлээн авах чадалтайгаар байгуулагдсан. За дараа нь 2023 онд 6 талт компанид цэцэрлэгийн зориулалттайгаар цэцэрлэгийг байгуулснаар 42 дугаар хорооны бас 240 хүүхдийн хүчин чадалтайгаар ингээд байгуулагдсан байгаа. Нийт гол манай цэцэрлэг маань нийт 70 гаруй багш ажилтнтай 760 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн ажиллаж байна. 268 дугаар цэцэрлэг нь туршлагатай багш хамт олонныхоо хүчээр сургуулийн өмнөх боловсролыг чанартай олгоход голлон анхаарч хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ багш ажилчдаа хөгжүүлэхэд ч бас анхааран ажилладаг. Жишээлбэл сургалтын хөтөлбөрөөр хамтдаа ярилцсан боловсруулах, шилдэг багш нарынхаа цахим сургалтын контентийг бэлтгэн сайн туршлагаа бусадтай хуваалцах зэргээр багш нараа хөгжүүлэхэд их анхааран ажилладаг юм а. Манай цэцэрлэг нь багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хичээлийн жилээс багш цэгийн цахим платформтой хамтран ажиллаж байна. Ингэж ажилласнараа манай багш нар ажлын байран дээрээ цахим контент, цахим сургалтыг зохион байгуулан бусад цэцэрлэгийн багш нарт өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлэх болон бусад цэцэрлэгийн багш нарын туршлагаа суралцах юм бүрэн боломжтой болж байгаамаа. За өнөөдөр манай арга зүйч Март болон багш Ариун Жаргал нь өөрсдөө гарын давт материал ашиглан нээлттэй сургалт үйл ажиллагаа зохион байгуулсан нэг та бүхэндээ хүргэж байна. Сайн байцгаана хүүхдүүд ээ. За багш нь өнөөдөр хүүхдүүдтэй байгаль нийгмийн орчны хичээл үйл ажиллагаа байна. За хүүхдүүдээ наашаа анхаарлаа хандуулаарай. За энэ ямар амьтан бэ наа? Ямар амьтан бэ хүүхдүүдээ? Энэ ямар амьтан бэлээ? За хэрсний сүүдэр нь хаан тусч нэлээ харъя да багш нь. Сүүдэр нь аль вэ? Яагаад ингэ сүүдэр нь тусаад байгаа юм болоо? Хариулах хүүхдээ нөө? Гэрэл тусаахаар уу? За өөр чи хэлдэ? Гэрэл тусаахаар. За өөр. Нарны тогтоо. За дөрвөн ширхэг слайдыг пирамид хэлбэртэй тийм дүрс үүсгээд тэгэд нэг бүхэн дээр ингэж дээш нь харуулж тавиад энэ нь болохоор гэрлийн ойлтоор энэ холограм гэдэг дүрсийг маань хүүхдүүдэд ингэж биеттэй бодтой юм шиг ингэдүүлж энэ хичээлийг явууллаа. Энэ ягаад тийм гоё байгаа юм бэ? Хомсгүй байгаа ч тийм. Тэр гараа зөндөө угаасан чинь хомсны цэцрэх хэрэг яадаг байх нь. Угааж чаддгүй байх нь шүү дээ, тийм ээ. Тэгээ зөндөө ингээд угаасан чинь хэр нь яадаг вэ? Хомсны хэрэг арилахгүй байх нь шүү дээ. Нөгөөд аав ээжээ хомсаа заах удаараасаа хомсоо авах юм бол бүгдөө ийм гоё гартай байх нь шүү дээ, тийм үү? Ийм гоё гартай байсан чинь найзгаа наач болох лөө. Болохгүй. Ер нь найзгаа додож наажиж болохгүй, тийм ээ?
Өнөөдрийн сургалт үйл ажиллагаагаараа бохор гар, хумстай гарны талаар хүүхдүүдэд мэдлэг олголоод хумстай гар ер нь хүүхдүүд эцэгчүүд хүүхдүүдэд хомсыг авахгүй тэгээд хүүхдүүд нөө айгүй хоорондоо юм булаацалтахаас ингээ баанаас хүүхдүүд булаацдаг тэгээд нөө санаанд байдлаар би нэгэ майждаг. Тэр нөгөө бохор гарыг одоо хийхин тулд би нэг удаагийн биеийг хүлээгээд тэгээд энэ хиймэл хомсын дээр нааж өгöd хомсныхаа завсралахын хэрэг нь болохоор ингээ хар ингээд лакаар ингээд лагтсан байгаа угаад адилахгүй гэдэг. Энэ нэм бактери нь харахаа гэдэг нэм бактери гэдэг нь хашгирж ингээд яасан байдлахад амархан болох зорилгоор арилдаг болохоор нөхөн удаа хашгирсан байгаа. Ингээд арилсны дараа ингээд угаасан ч гэсэн хомсонд нь хэрэг байдаг гэдгийг ингээд ойлгуулах гэж ингээд багш нэм хэрэглэх томилсон байгаамаа.